тоглолтын төгсгөлд мэдэх болно. Ингээд тоглолт эхлэхэд бэлэн болсон Болор Эрдэнэ үлэмж нар дундаа өсөрж ихний довтлогоо Amazons дамжуулалт хулан 2 оноо. За яг энэ дундаа өсрээд бөмбөг ирсэн хоорондоо ойлголцсонгүй алдаж байна. Хулангийн дамжуулалт ариун цэцэг, хулан ариун цэцэг гэсэн хослол хамтдаа талбай дээр байхад хамгийн дээгүр байгаа. Тоглогч нэг бол гарцаагүй Баатрин Болор Эрдэнэ. Blanks дохио шидсэн дундын зан шидэл амжилттай болсон. Pirates-ийн тоглолтын эхний оноог. За Pirates-ийн өмнөх учраа гэхээр нэг удаа бидэнд харуулж байна. 63-81-ийн харьцаатай гэдэг энэ дэр. За дундын шилтэн оновчтой болоод 2 оноог авч байна. За өнөөдөр мэдээж хожигдохгүй хийн баталгаа бол байхгүй. Pirates бол үнэхээр хүчтэй байгаа. Blanks-ийн 2 оноо дараагаар 16 цаг 10 минутаас бас нэг сонирхолтой тоглолт болох эрэгтэй лигийн хүрэх болно. Ариун цэцэг хөөргөө довтлсон ариун цэцэгт энэ банкэр дамжуулалт ариун цэцэг Blanks түүнийг хамгаалж байгаа. За хүчтэй хурдтай тэсрэлттэй тамирч хамгаалж байгаа. Хулан 3 онооны шийдэлт. Хулан хятад руу явсан удирдал байсан ч гэдэм үү. Хоёр гол тоглогч нь яг удирдал дамнаад өнгөрсөн жил чинь энд үл тоглосон баг. Тэгсэн өнгөрсөн жил хоногийг зогсоож ирсэн юм байгаа. 303 дээр нь зогсоохыг хүсэж байгаа тийм. Blanks-ийн 2 цаад болорцыг өмгөө авсан, сул орон цагаараад ирсэн. Ямар амархан бэ? Тэнийг мэдээж та хоёр импорт тоглож хоёулаа хамтдаа зэрэг талбай дээр байх боломжгүй байгаа. Kelly John, Tina Stephens-ийн өдөөс 2 оноо авсан. Хурдаараа Улирлийн тоглолт дуусаагүй байхад дахиад Pirates-ийн бүрэлдэхүүн тоглож байна гэдгээс юм бол довтлогоо алдсан хонгор зул будагт талбайгаас 2 оноо аваад 19-21 улан хонгор зул түүнийг хамгаалж байгаа. Жижигхэн хөдөлгөөнөөр ямар амархан харгалчваа. Улан 2 дугаарт үргэлж хамгийн сайныг шахаж яг эдгээр таймерчид 303 хоногтаа хожигдог байгаа гэдгийг илэрхийллийг болсон. Бөмбөг авсан. За Ануужингийн эсрэг нурууны өндөр бол байгаа да. Маш гоё зай гаргаад 2 оноо авлаа. Доор Тинаар өгсөн дамжуул. За Тинагийн яг л хартны өгч чадаад байна. Тинагийн давуу талыг бол бүхэлд нь ашиглаж чадаад байна. Тина Стефенсийн өөдөөс дамжуул доош нь хөдөлгөөний эсрэг чиглэлгүйгээд дамжуултыг нь яг л цагийн хийж өглөө. Тоглоогаараа алдчихлаа. Урдан довтлогоо хариуцсан гараад ирсэн 2 оноо. 7 онооны зөрүүийн тоглолтын хамгийн олон онооны зөрүү. Дамжуулт хэцүү байлгаж чадж байна. Гэхдээ дамжуултыг давуулаа гаргаад өгсөн. Тина Стефенс зүүн эргээд солгоо гарын цацалтан оновчтой. Хэдийн голоос ичвээ гарч ирэх үү? Яаж тоглох уу? Нэг амраагаа. Тэгэхгүй бол төгсгөл хэсэг рүү бол маш хэцүү. Ачааллаас болоо шүрмэс татаад байгаа тал хэмнэлийг алдчих гад байгаа. Задлсан. Хонгор зулгуураас маш хурдан шийдлээ самбардаад орж байна. Чухал довтлогоо байлаа. Тина Стефенс бодтол байгаас 2 оноо авсан. Залж та бүхэн бас сая болон байсан. Энэ банкны цашлаг харсан байх гэж бодож байна. Шинээр энэ банкны хэрэгцээгч аваарай. Улаанбаатар Amazons-ийн хурдан довтлогоо ариун цэцгийн төгсгөл амжилттай болсон. Эргээд 8 оноо орлоо. 15 дахь оноо авч байна. Тина Стефенс хаалт оновчтой Болор Эрдэнэ 2 дараалал хаалтыг оновчтой хийсэн. Намууна 3-аас маш хурдтай довтлого ихлүүлсэн. Хурдан довтлогыг илүүд үтсэн. Холын зай шидэлт хулангийн өдөөс шидэлтэй унагсан. Зүүсээр явж байгаа. Цацрал ариун цэцэг алдаа салгаа довтлогоо оновчтой зэнтэйс үлснэ. Тина Стефенс. За яа төгсгөл ямар гоё. Задлаа Blanks-ийн хагасыг эхлүүлж байгаа. Дохойд өнгөрөөсөн цацрал хэцүү байдлаар шийдэлтэй оновчтой болж хийцтэй. Харин ард нь чиж амар Робинсон 100. Тэгэд Тина Стефенс явах газар холдсонгүй задлсан хонгор зулгуураа шийдэлтэй оновчтой боллоо. 2 онооны зөрөө 50 шилжиж байгаа болцоо. Дахиад Kelly John эргэлзэх зүйл үнэхээр алгаа энэ. Бөмбөж гараас их гоё хулан араас нь орж ирж байгаа. Үлэмжид өгсөн үлэмж 2 оноо авлаа. Хулан 2 тоглолцоо гоцсон. Дахиад хурдан довтлогоо бол давуу тал ерөөсөө алт өгсөн ямар тааж аваад үлдсэн засрал суларч чадсан холын зай шидэлт амжилттай болсноор тооны харьцаа 56 болж тийм. Ануужин Blanks за байсан гэхдээ зөрүүд орохыг илүүд үтсэн 2 оноогоо ямар тааж авлаа. Болж байна. Ануужин заслааны дотуур нь гараад ирсэн. Kelly John ур чадвар гэж юу байдаг вэ гэдэг. John эсрэг үл шахаад явах боломжтой шүү. Талсан хамгаалт их ойрхон байсан. Зарлсан булын 3 онооны шидэлт амжилттай болсон. Онооны зөрөгч тэгж аваагүй. Сул байлаа шийдэх боломж байсантай аваг нь Blanks 2 оноо авсан. 63
Ариун цэцгийн слоныг авсан. Ариун цэцэг сууларч чадсан. 3 онооны шийдэлт амжилттай болсноор тооны зөрүүг дахиад 3 болгож холдуулсан. Чон болын эсрэг өөртөө маш том орон зай үүсгэж чадсан дундын зай шийдэлт амжилттай. Келли Чоны маш баяр үлдээсэн. Цасрал Чоны эсрэг баруун даацаа шидсэн 3 онооны шийдэлт амжилттай болсон. Дахиад 1 онооны зөрүү. Хажууд руу галах шидсэн. Ариун цэцэг. За бас нэг өндөр түвшнийг үүсгэлтэй хүнд байгаа. Оноо тооцоод 24 дахь оноо боллоо. Тина Стивенс довтлогоо оновчтой дээрээс нь алдаатай. Маш их давуулаад өгсөн. Бөмбөг шилжлээ. Кайли Чон 3-аас дэндүү 50 плей-офф шот эхэлж байгаа. Энэ жил давцсан ч явахгүй гэсэн. Келли Чоны шийдэл дахиад амжилттай болсон. За өмнө нь бол юу гэдэг юм? Ариун цэцгийн хамгаалалт 3-гүй дамжуулт гоёо. Цацрал 2 оноо. Тина Стивенс найдвартай байна. Жавцсан тулмын дамжуулт Намуна 2 оноо. Хурдан довтлогоог утгаар зохион байгууллаа. Улан талбай дээр байхад үргэлж аюултай шүү дээ. Ариун цэг татаа шидсэн 3 онооны шийдэлт амжилттай болсон. Тина Стивенс суудсан байгаа шүү дээ. Файр цаасч. Келли Чон уур чадраа гайхууллаа. Маш гоё зай гаргаад. Хийсэн тоглолтыг Бlanks орж ирээд ерөнхийдөө бүснүүлчлээ да. Стивенс бол маш гоё болж ирсэн. Ахлуудаас хэлж өгч юу зурсны харъя. Ариун цэгээр довтлох боломж 2 оноогоо авлаа. 12 дугаар сарын 31 2025 оны хамгийн сүүлийн өдрийн тоглолт эхний тоглолт эмэгтэй лигийн энэ улирлын энэ хоёр багийн сүүлийн тоглолт энэ оны хамгийн сүүлийн тоглолт олон зүйлээрээ биднийг баяр гонигтай ад жаргалтай доглуулсан ийм сайхан тоглолт болж өндөрлөө. Ингээ эцэст нь Amazon-с ялагч нь байла 15 тиг 100% амжилттай төгс амжилттайгаар энэ удирлаа дуусгаж плей-офф руу орж гинэ тэдний.